За guys тэгэхээр 100 болцсон. Гэрээсээ гадар видео хийвэл зүгээр ах гэж бодоод амар гараад ирсэн чинь амар салхитай хүүтэн байна. За тэр яг өнөөдрийн видеон дээр хэдүүл юу хийх вэ гэхээр одоо бид нар годомж бодомжоор ингээ явж гин годомжны хажууд ингээ хоол мол зарж идэг нэг жижиг ингээ түцчих ч юм уу эсвэл янз бүрийн стрит фуднууд байдаг шүү дээ. Тэднийг хэдүүлээ турч үзнэ. За тэгэхээр хэдүүл ийм модалдаж авлаа. Энэ болохоор энэ далайн гаралтай бүтээгдэхүүн юм байна л та. За энэ ийм тэгээ энийг одоо юу гэдэг юм бас мэдэхгүй юм л та. Тэгээ би энийгээ сая ижингаа барьж явсан болохоор шороо орсон юм шиг байна. Энийг бол байнга идэхэд бол хэцүү юм байна. Гэхдээ яг хаяа идэхэд бол гоё юм байна. Одоо дараагийнх нь болохоор ийм бүрийнх юм зүйл байна. Тэгээ энэ бас л нэг 8 юм байна. Юу гэлээ ямар ч гэсэн далайн юм байна. Энийг хэдүүлээ идэж үзцгээе. За энэ бол энэ дотроо мах цахтай мантун бууз шиг юм байна. Ер нь бол харахад бол жижигрүүлсэн мантун бууз гэсэн үг. Хонцсон хоол мол нэг хонцоо хоол нямтаалд шүү дээ. Энэ бол яг тэр л амтагдлаа. Ямар ч шатайг сайн мэдэхгүй л байна. Гэхдээ энэ нь бол надад жоохон эвгүй санагдлаа. Төрөний нэг хит хатсан нэг хям шиг юм нь бол давгүй санагдлаа. Гэхдээ аль эдийг нь бол тийм урдан ойр ойрхон идээд баймар санагдахгүй юм байна. Хаяа нэг гадуур явж байгаа таарах юм бол бас идүүл идэхээр л тийм амт байна. За уучлаарай жоохон заримгүй асгачлаа. Тэгээ энэ заримг ер нь хаасайг байдаг. Тэгээд ёо уучлаарай энэ авиг би нэрээ мух болгож байна. За тэгээд байгалийн гайгүй л үдээ. Тэгээд энэ заримгийг ингээд байнга идэх юм бол айгүй чихэртэй айгүй хэцүү санагдаад байдаг. Гэхдээ ингээд хаяа идэх юм бол үнэхээр гоё. Гадаад явсан монгол хүмүүс энэ заримг амар сандаг мандаг гэл. Тэгээд идэв л мэдгүй. Нэг хэсэг амар донтоод идээдсэн сүлдээ амар мух болчтой. Тэгээд идэхгүй байж байгаа дахиад нэг идсэн чи айгүй гоёлцсон. Тэрнээс хойш нэг идээгүй юм байна. Тэгээд өнөөдөр ингээд явж байгаа дахиад годомжинд таарлаа. Тэгсэн чи бас үнэхээр гоё байна. Яг энийг бол би ястаа амтрахын идэн гэдэг л болох юм шиг байна. Даач ингээ юу хайлж уурсаад. Ер нь ингээ бусад заримгуудыг утгах юм бол шал өөр заримг байгаад байгаа юм л та. За guys тэгэхээр өнөөдөр бидний дараагийн төлөвлөгөө болов шүү дээ. Хэдүүлээ шивж байгаа шорлог идэн. Тэгээ шорлог бол мэдээж янз янз байдаг. Өмнө нь янз янзын шорлог идчихэл байсан л та. Гэхдээ яг энэ хавийн шорлогийг бол яг тэгж идэж үзэж байгаагүй юм байна. Тэгээд яг ерөөсө бодож байгаагүй болохоор яг өнөөдөр тэгээ нэгд видео хийж байгаа болохоор тэгээ видеон дээр идэж үзье гэж одоо тэгээд яг одоо хайхаар явах гэж байна. Тэгээд ямар ч хэсэн олдох. Тэгээд хэдүүлээ ийшээ бэлтгэв ямар ч хэсэг гэдэг явцгаая. Өөртөө хайж исэн нөгөө шорлог бол олсонгүй. Годомжинд зарж идэг нөгөө шорлогийг бол олсонгүй. Цөөхөн болцсон юм шиг байна. Тэгээд энэ авд явж байгаа зүгээр яг шорлог хийж зардаг тийм нөгөө хоолны газар шиг, цайны газар шиг газрууд байдаг шүү дээ. Тэндээс шорлог авцсан явж исэн одоо ингээд идэх гэж байна. Тэгээд хойно хүмүүс хүл мөг тоглож байгаа. Хэдүүлээ энд одоо ингээд шорлог идээд байж их нь байна. Ямар ч гэсэн шорлогоо зөөлхөн байгаасаа гэж найдаж чинь. Тэгээд шорлог хатуу болохоор шүд даадгүй. Яж би шүд мөө. Тэгээд шүд мүдээ ер нь янзлуулж байгаа. Одоо нөгөө нэг зам болонгот одоо ингээд ер нь бүх хүмүүс одоо сургууль хичээл амраал гээд назгаараал төдөө гадаа яваад нэг бөөнөрөө ингээд ер нь назгаардсан шүү дээ. Тэрнээс өмнө ер нь шүдээ үзүүлчихвэл зүгээр гээд манай нэг хэндэг шүдний юм чихсэн аахгүй. Яг одоо шүдээ үзүүлэх гэж байна. Тэгээд шүдний имлэгт орж ирэнгүүт энэ нэг үнэр байдэн штэ. Энэ үнэрээс нь би бүр хөтлөө байдаг. Тэгээд сая орж ирэхдээ зүг зүгээр яж хагаад тэгээд яг ороод ирэнгүүтээ жоохон айчлаа. Тэгтээ зүгээр яа. Тэгээд би чинь бас нэг жоохон шүдний имлэгээс нэг жоохон бахтай нэлээ айж байдаг. Шүдний имлэг очих юм дургу. Тэгээд өвднө гэж бодоод айдаг байсан. Тэгж яагаад тэдний шүдний имлэг дээр очисон. Яж яг тэдний имлэг нь тийм сүүлийн үеийн технологитой зөө. Одоо ингээд баг Монголд байгаа бүх имлэгээс баг хамгийн сүүлийн технологитой. Одоо шууд ингээд шүднийхаа ингээд зураг мургийг авахулчин. Шүднийхаа ингээд 3D зургийг харчин. Тэгвэл хаана ингээд ямар шүднийх нь ямар хаана ингээд асуудал байгааг шууд ингээд мэдчихнэ. Тэгээд хамгийн гол нь тэдний хэрсэн шүд өвдөгдгүү. За ер нь гэтэл сүүлийн үед нөө шүдний имлэгтэй шүд өвдөхгүй болцсон л ахaltaа. Гэхдээ ямар ч байсан тэднийд би одоо шүдний имчилж байгаа. Аделка гэж тийм шүдний имлэг байгаа. Нөгөө Blue Sky-ийн одоо урд гэх юм уу тэнд байдаг. Тэгээ магадгүй та ядаас ингээд ийш тийш өдөө гадаа явхаас өмнө шүдээ ингээд үзүүлээд явчвал сэтгэл тас амар. Ер нь тэгэл асуудалтайгаа нүүр тулахгүй зүхтаж яваал ер нь шүдийг өвтгөөл тэгэл нөгөө нэг амар өвтөлтүүд үүсдэг чинь одоо тийм л учиртай байлаа. Тэгээд би ямар ч шүдээ одоо имлүүлээд байгаа. Тэгээд би бүр энэ дагтараа ингээд хөндлөө ингээд ороод ирсэн байсан. Тэгээд тэрийг ахуулсан. Тэгээд одоо нэг хідэн суугийн имчилгээ мэдхгүй би нэг асуудлаас сухтаж явсаар гад одоо нүүр тулаад тэгээд үзүүлж байгаа да Аделка эмнэлэгт баярлалаа 2 моёр очоод 3 мордхаасаа ингээ бүр айхаа үлчиж байгаа юм чи тэгээд бараг би ингээ шүдээ үзүүлж ирсэн унтаж мунтаа зөв бараг тийм болохоор та хадаас Аделкаг зориорой тэгээд хаяг маягийг дескрипт хэсэг дээрээс биччихье за тийм байна тэгээд одоо энэ шорлог манд хөрлөө одоо хэдүүлээ идцгээе оо за ийм юм байна хасчих гэдэг л бас хитрхи доош нь ячих чи юу юм бахлаа зөөлхөний өвд зөөлхөн байна ашгүй дээ ёо. Гол асуудал нь яг шорлог шиг хамтагдахгүй байх юм. Зүгээр нэг хоолны мах шиг хамтагдаад байх юм.
Тэгээд дажгүй зөөлхөн гоё юм байна. Идэхэд бол гоё. Гэхдээ манай нэг найз амар шорлог гэдэг байхгүй юу? Амар шорлог гэдэг нэг найз байдیں۔ Шорлог жоожоо гэдэг. Тэрнийхийг бол гүцэхгүй юм байна. Тэгж санагдлаа. Би энийг бол барахгүй юм байна. Энэ амар их юм байна. Сөнгө мөнгөтэй идэхэд гайгүй л дээ. Тэгсэн чинь нөгөө зөв махад юм шиг будаа муудад идэх гайгүй. За би энийг бол ер нь жоо ингэж идэж байгаа л аваа явах юм байна. Би ингэ жоо махад сонгонд амар дургүйсэн. Тэгээд одоо болохоор сонгонд амар дуртай шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлэнгийн зорилго юу вэ гэхээр шүү дээ. Одоо ер нь баг болчлоо. Тэгээд одоо хэдүүл ямар ч хэсэ одоо явцгаая. Тэгээд ер нь бол харанхуй учраас болж байна. Тэгээд ер нь бол гэрийн зүг явах цаг болсон байна. Тэгээд ямар тач эндээс бас хэдүүлээ дахиад явцгаая. За guys тэгэхээр өнөөдөр хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Нар амар гоё жаргаж байна. За өөрөө үгүй дээ. За guys тэгэхээр өнөөдөр хэдүүлээ үргэлжлүүлээд гудамжны хоолоо идэн. Тэрнээс өмнө би өнөөдөр шүдний цагтай байсан хгүй юу. Тэгээд ороод сувгийн имчилгээ хийлгэж агсан шүү дээ. Хийлгчээд гараад ирлээ. Тэгээд ерөн сайн ингээд шүднийхаа зургийг ингээд дүгнээд үзэхэд би бас энэ шүдийг үнэхээр гамгүй эдэлж. Жижиг асуудлууд цуглараад ингээд цаг хугацаа явах тусам ингээд улам ингээд том асуудал болсон. Одоо тэгээд амар их юм хийх гэр байгаа. Би одоо баг шүдний имлэг дээр дахиад бараг 1 сарын турш ирэх байх. Тэгээд бодлолт заавал ингээд шүдний имлэг дээр ингээд өөрийгөө олон дахин ирүүлэх тийм хэмжээнд хүргэсэн. Одоо өөрийнх нь буруу. Одоо тэгээд кармагаа эдэлж байна. Уг нь урдчлаад баг-багаар нүзүүл яваад исэн бол ийм асуудал үүсэхгүй байхсан баг. Цагийн дараа юм мэдж болно гэсэн. Цагийн дараа арай болоогүй байна. Тэгээд хэдүүл ямар ч хэсэг яваад янз янзын юм олоод байж. Тэгээд цагийн дараа болонгод нэдүүлээ юмаа өргөжлүүлээд идцгээе. За тэгэхээр гудамжинд явж байгаа сайн нэг дог бүгийн зардаг газраас дог бүг явлаа. Бяслагтай дог бүг ихс. Энэ дог бүг гэдэг өөр бас сонь зүйлтэй. Хоол юм өөхөр хоол биш. Тэгээд хоол биш юм өөхөр хоол шиг юм шиг. Тэгснэ ингээд энэ яг юу юм ер нь будаа мудаагаар идэг гэсэн тийм. Надад бол нэг тийм амар гоё санагддаг. Гэхдээ тийм муухай санагддаг. Зүгээр ингээ байвал идчихдэг. Тэгээ байхгүй бол нэх идэхгүй. Тэгэл олдвол идчихин. Тэгээ тиймэрхүү л хоол шүү дээ. Хоол ч шүү дээ. Хоол юм да. Ингээ бяцлагтай юм байна. Яа, зүгээр л бяцлаг идэх юм тийм. Яа. За хөөрхөл юм байна. Бас тийм муухай зүйл бол алгаа. Гоё халуунаар авахгүй юм байна. Энд дандаа нэг хүүтэн мөтөн иддэг байсан юм байна. Өмнө нэг сонин будаатай идэх санагдаад байх. Энд чи өөрөө будаагаар идэх өстэйг нь. Будааг будаатай идэх гэж юу авах вэ? Тэгээ одоо гоё дог бүг ямар идэх сайн мэдэхгүй байна. Тэгэхээр надад бол энэ гоё л санагдчих. За guys тэгэхээр дахиад далайн хоол авчлаа. За үдээ ингэж бас сонин зүйл бас байна. Энэ одоо ингэ шүлч юм шиг уудаг л хэлгүүт. Цай ч юм шиг. Ер нь бол ингээ гудамжинд зарж байгаа одоо хоолнууд бол хөвчлэн тийм солонгос тайпны юмнууд их зардсан байна. Монголд угаасаа нөгөө далаа малаа байхгүй болохоор далаа юмнууд зархад мэдээч бас төвхтэй л байдаг л хэл та. Хамгийн гол нь шууд тэгээд өгдөг болохоор ингээд хөрцөн юм идэхгүй шууд халуун юм идэх юм. Тэр нь их гоё санагдлаа. Нилээн. За яг үдэн жах үдэг л угаасаа ойлгомжтой. Энд нэг сони юм авсан тий түрүү. Энэ одоо юу юм бэ? Эрзэн чихэр юм ааш. Энэ нөгөө нэг даруулга маруулга гэдэг. Тэр юм уу? Хайш. Мэдгүй ямар ч гэсэн ингээд өсөг мөсгөө. Бараг доллар юм ааш. Thank you dollar sign аа. Энэ жоо хатаа гэж байгаа. За энийг бол би хийж чадахгүй юм. Энэ бол яг үнэхээр нэр даруулга маруулга гэдэг юм шиг. Энэ бол зүгээр угаас хоол идж байгаа энийг хийтнэ гэж байхгүй юм байна. Ялчгүй далаа хамтаг гэж эндээс сонин зүйл байна. Анх удаа Монголд юм мэдэж үзлээ. Би ер нь гэхдээ ингэж янз янзын юм ер нь бичлэгэн дээрээ л биш болоо туршиж үздэгүүлтэй. Тэгээ ингэ юм идэж яваад хахаар жоохон ингэ хазаад идээд яваад хахаар садчтай юм байна. Би ерөөсөө сүүлийн 2 хоног ерөөсөө ингэ бүтэн юм идсэнгүй ингээл хазаал. За одоо бидний дараагийн төлөвлөгөө болол нь шүү дээ. Одоо энд бас нэг газар байлээ зөө. Тэр нь болохоор бургер энтер хийх юм шиг байгаа. Тэгээ тэр газараас очиж одоо бүрэгрийг намтлаа. Броскинуда ийм юм ирсэн. Ийм бүрээр ирсэн. Амар төмс хүмүүстэй. Амар л юм. Төмс яг л төмс амт гэж. Надад хэдүүлээ гол нь бүрээрээ нийж үзье. Барах нь. Би өнөөдөр нэг их мэдээгүй зөө. Гэхдээ яг энэ жоохон юм хазаа ингэж яваад хахаар амар цаддсан юм. Бичлэгэн дээр муу харагдчих магадуулах. Би юм хоолны видео яг өөрөө нэг тийм сонирхдаг төрлийн юм биш байхгүй. Амар хазъя. Яа. Амар хатуу юм дэж дэгцээ. Аргагүй стрит фуд гэж юм тий. Манай буруу бол жоохон зажлууртайг тооцох юм бол үнэхээр давгүй бүрээр нөө. Басаа тэгэл стрит фуд гэдэг чи өөрөө зажлууртай л байдаг байлгүй дээ. Юуны тулд бас стрит үлээ те. Яг нөгөө гам бүрээр гэдэг бүргэр чинь л энд байх шиг байна да. За guys тэгээд миний хувьд бол болсон гэж бодож байна. Хэдүүл 2 өдрийн турш хангалттай стрит фуд идлээ. Одоо маргаашнаас яг гэрийн хоолыг идэхгүй бол болохгүй бах. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн энэхүү видеотэй хамт байсан. Баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийн видеон дээр уулзтлаа. Түр bye guys. Тэгээд стрит фуд бол бас сонирхолтой л төрөл. За тэгээд камер онсон ч гэсэн бүгдээрээ баяртай. Дараа жил
ирж буй 2025 онд ч гэж тэнэгтэй тахгүй тий 2025 он болох гэж идэх ч нэр бодоодсэн чи. За удахгүй уулзцай баяс. Баяс гэнэ guys.